Сайн мэцхан уу ээлжид бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ Деважингаас хөөгдөгсдийн хот номыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. За ингээд номынхоо үйл явдал руу орцгоё. Саймон Льюис Клэригийн хамгийн сайн найз цус сорогч Вильяска гэдэг Орос зоогийн газар Изабельтай болцож байгаагаар эхэлнэ. Изабель Саймон хоёрын хувьд хэм бол 1 сарын өмнөөс болцож эхэлсэн байдаг. Гэхдээ нэг асуудал байгаа нь Саймон Маятай ч гэсэндээ зэрэг болцож байгаа гэсэн үг. За Мая бол хүн ч охин, харин Изабель бол сүүдрийн ангууч. Саймон яг үндэ бол өөрөө хүссэндээ хоёулантай зэрэг болцоогүй. Магадгүй давхар гэж хэлний илүү зохих, давхар болцоогүй. Гэхдээ цаанаасаа л тэр охтоо Саймонтай өөрсдийгөө болцож байна гэд бодчихсон учраас хэнийг нь яаж сонгохоо мэдэхгүй л сууж идэг. Ингээд тэр хоёр зоогийн газарт элдв зүйлийг яриад байж байтал гаднаас хоёр үл бүтэгтгээд орж ирнэ. Изабель тэр хоёрыг хараад хүн боол гэж хэлдэг. За хүн боол гэж юу вэ гэхлээр цус сорогчд өөрсдийн гэсэн хүн боолтой байдаг юм байна. За тэгэхээр энэ номонд өгүүлж байгаагаар цус сорогч болж хувирахын тулд заавал цус сорогчийн цусыг уусан байх ёстой гэж гардаг. Зөвхөн цус сорогчд хазуулснаар цус сорогч болж хувирахгүй хэсэг хугацаанд цусаа алдаал тэгээд тэр цус нь буцаад төлжөөд энгийн амьдралаар амьдрах боломжтой гэж гардаг. Харин хүн болоодын хувьд гэх юм бол өөрийн цус сорогчийг эзнэ гэж дууддаг. Тэгээд өөрийнхөө цусыг эзэндээ хүссэн үед нь хажууд нь байгаад сорулдаг байгаа. Хариуд нь юу авдаг вэ гэхээр хүн болоод урт насыг авдаг ахнэ. Ингээ хүн болоод хүрчрээ Саймонд манай эзэнтэн тантай уулзахыг хүсэж байна гэж хэлдэг. Харин Саймон эзэнтэн гэдгийг нь Рафаэль гэж ойлгоно. Саймоны хувьд очихыг хүсэхгүй байсан ч гэсэндээ очих ёстой гэж бодно. Яагаад гэвэл Саймон цус сорогч учраас. Хэдийгээр Изабель эсэргүүцсэн ч гэсэндээ Саймон Изабельд Кайны тэмдгээ зааж үзүүлээд эзий хинч надад муу зүйл хийж чадахгүй битгий санаа зов, би очиод юу гэж хэлхийг сонсоод ирнэ гэж хэлдэг. Ингээд Саймон хүн болоодыг дагаад нэгэн зоогийн газрын арын цэцэрлэгт орноо. Тэгсэн тэнд нь цайвар мөнгөлөг өнгийн урт үстэй, дүрлэгэр ногоон нүдтэй, үсгэлэнтэй бүсгүй сууж идэг. Тэр бол Камил. Камилийн хувьд гэх юм бол хамгийн ахмад цус сорогчдын нэг гэж Саймонд өөрийгөө хэлдэг. Тэгээ Камил Саймоныг элдв үгээр хатгаж байгаад Саймон гол санаагаа хэл гэж хэлэхэд чи надад здэг. Миний дор ажил гэж хэлнэ. Тэгээд Камилд ажиллаад юу хийж өгөх вэ гэхээр Рафаэлийг устгах ёстой гэж хэлдэг. Камил хэлэхдээ Рафаэль энгийн хүмүүсийг алдаг алуурчин цус сорогчоо гэж Саймонд хэлнэ. Үүнийг нь мэдсэний төлөө Рафаэль Камилийг сүргээсээ ахлагчийн судлаас хөөсөн байна. Харин Камил яг одоо эргүүлээд ахлагчийн суудлыг Рафаэлаас авахыг хүсэж байгаа. Үүний тулд өдрөөр явагч мөн Кайны тэмдэгтээ Саймон хэрэг болсон гэж хэлнэ. Саймон шууд эсэргүүцэж чаддаггүй, гэхдээ бас шууд зөвшөөрөх боломжгүй байдаг. Харин Камил Саймонд хэлэхдээ би чам 5 хоногийн хугацаа өгье. Чи 5 хоногийн дараа надад хариугаа илэрээгээд булчны шороотой жижигхэн шилэн бортог өгнө. Хүссэн үедээ энэ бортыг хаглаад намайг дуударай гэж хэлнэ. За ингээ Саймон гэртээ харнаа. Хараад Клэритэй яриг. За Клэригийн хувьд гэх юм бол сүүдрийн ангууч болох гээд хүрээлэнд бэлтгэгдэж байдаг. Клэригийн багш нар нь гэх юм бол Мариз, Джейс нар байдаг. Энэ удаа Джейс Клэрид багшилж байна. Ингээд Джейс Клэриг хоёр халуурах нар үнсэлцээ, тэрвэрлдээд за ерэн залуу өсөд юу гэж болох вэ? Тэрийг хийгээд л нялуураад л гівтэж байтал гаднаас Изабель ороод ирнэ. Изабель орж ирээд тэр хоёрыг гайхна. Гэхдээ нэгэн мэдээг дуулгасан сүүдрийн ангуучийн цогцос олдсныг хэлдэг. Энэ талаар Клэри сонсоод жаахан гайхна. Гэтэ Джейс үнийг Клэрид мэдэгдэхийг хүсэхгүй байгаа нь харагддаг. За ингээд Джейс Клэрийг гэрт нь хүргэж өгөхөр болно. За маргааш нь болоход Клэри Саймоны хамтлагийн бэлтгэлд хурж ирээ сууж идэг. Хамгийн сонирхолтой нь Саймон өөрийгөө цус сорогч гэдгийг хамтлагийнхандаа хэлчихсэн байдаг. Хамтлагийнх нь Саймоныг цус сорогч гэдгийг мэдсэн хэрнээ ерөөсөө юу ч хэлдэггүй.
Тэгээ Клэри Саймонд хэлдэг байхгүй. Чиний хамтлагийнхан бол үнэхээр тэнийг амтд гэсэн чи Саймон. Гэтэл эдгээр чи миний найзууд шүү дээ гэж хэлнэ. За тэгээд тэд нэр хамтлагийнхаа бэлтгэлийг гээд байж л гаднаас нэгэн өндөр царайлаг хөрслөг залуу орж ирнэ. Тэр өөрийгөө Кайл гэж танилцуулдаг. Кайл хамтлагт нь гишүүнээр элсэж орох хүсэлтэй байгаагаа хэлээд гослол дуучин болох боломжтой гэдгээ дуулгана. Ингээд Кайлыг дуулуулж үзүүлээд тэд нэр хамтлагтаа авахар болно. За Саймон Клэрийг гэрт нь хүргчээд буцаад өөрийнхөө гэрлөө харж байтал замд нь үл бүтэх хоёр дээрэмчин Саймоныг алхаар дайрнаа. Саймон гайхаад өөрөө цус хорогч тэрнээ юу хийхээ мэдэхгүй зогсож байтал өнөөх хоёр дээрэмчин Саймон руу дайрснаа үл үзэгдэх гар цохигдсон юм шиг унан гутаа дэлбэрч усцдаг. Зүгээр л дэлбрээл зөвхөн үрмэл үлддэг гэсэн үг. Саймон тэр үргмээс нэг хэсгийг нь аваад үздэл тэр нь давсайдгаа. Энэ бол Кайны тэмдгийн хор нөлөө. Саймон руу хэн нэгэн дайрч алах гэж орлох юм бол тэр хүнийг тэмдэг шууд үүрмэг үртэс болгож хувиргана гэсэн үг. Саймоны бөөлсөн сутгаад байждаг. Тэг гэртээ харсан чинь ээж нь Саймоны өрөөндөө нуусан байсан цустай шилнүүдийг ширээн дээр өрчгсөн сууж идэв. Тэгээд ээж нь хэлэхдээ "Миний хүү чи гаж урсгалд орчихсан юм уу? Эсвэл мансууруулах бодис сэргэлдэг юм уу? Би ч юм тусалж чадна" гэж хэлэхэд Саймон өөрийгөө ээжээ би цус хорогч гэж хэлдэг. Харин ээж нь үүнд нь мэдээж итгэхгүй. Тэгсэн Саймон сэвлэгч ээждээ өөрийнхөө суцыг тэмтрүүлнэ. Суцыг нь барьж үзээд цохилохгүй байгааг мэдсэн ээж нь Саймоноос маш их байна. Тэгээ Саймоныг хөөхөд Саймон цус хорогчийн ховсдох авьяасыг ашиглаад ээжигээ зүүдэлж байгаа мэтээр ховсддог. Ингээд өрөөлөгөө ороод баг сах хувцас унраа цүнхэндээ хийж аваад гэрээсээ гараад явдаг нөө. Тэг Кайны тэмдгийн нэг хор нөлөө нь бас энэ л дээ. Ор хоронгүй, оч хайггүй хэрэн хэсэжлэх ёстой гэдэг хараал Кайн байдаг энэ Саймон дээр бууж ирсэн байна гэсэн үг. Ингээ Саймон хаашаа очихоо мэдэхгүй Эрик буюу хамтлагийнхаа ахлагчийнхаа гаражинд хөвтчихийдэг. Тэгээ Клэритэй уцаар ярина. Клэри мэдээж Люкэнд ирээчээ гэж гуйхад Саймон зөвшөөрдөггүй. За ингээд байж л гаднаас Кайл ороод ирнэ. Саймон гайхаад харсан чинь Кайл би түлхүүрээ унахчихсан болохоор эргэж хайхаар ирсэн юм а гэж хэлнэ. Тэгээ Саймоны байдлыг хараад өөртөө хамт амьдрахыг зөвшөөрнө. Кайлийн хувьд тэгмэл ээж аваасаа тустай амьдраад нэг удаагүй. Гэтэ рүүмэйднээ саяхан авчихсан учраас ганцаараа амьдарч байгаа. Тэгээ Саймонтай хамт амьдрахыг зөвшөөрдөг. Ингээд Кайл ямартай ч түр зуур оргинох байртай болсон гэсэн үг. За ингээд байж итэл Клэригийн ээж Жослин болон Люк нар хоорондоо гэрлэхээр болсон байдаг. За тэгээд Жослин Люк хоёр бол хар багаас бие бинийг мэддэг найзууд. Тэгээд Люк бол Жослиныг үнэхээр насан залуугаас хайрлсан байсан. Харин Жослин Люк хизэн сайртайсыг мэдгүй ч гэсэндээ ямар тааж Люк тэр хоёр учраа олоод бүр гэрлэхээр болсон байдаг. Ингээд хурмын бэлтгэлгээд янз бүрийн зүйл хийгээл явж идэг. За Джейсийн хувьд гэх юм бол өрөөндөө сууж идэг. Тэгээ өвөр дээрээ Херон Далийн сүлдтэй өнөө аавынхаа эд зүйлс бүхий хайрцгийг тавиад сууж байна. Тэгсэн чинь гаднаас Клэри ороод ирнэ. Джейс Клэрийг хараад ухаан санаагаа алдаад тэр хоёр үнсэлцээд яг Клэрийг дарж аваад унтах гэж байтал Джейсийн гарт нэгэн төмөр зүйл тэмдрэгдээд Джейс тэр төмөр зүйлийг аваад шууд Клэрийг утгалаад алчихнаа. Клэригийн нүд нь гайхсан айтай бүлтийгээд Джейсийн гарт амьсгал хураана. Джейс цочоод сэрдэг. Энэ бол зүуд байсан мэдээж. Джейсийн хар тарсан зүудийг бүр унтах болгондоо зүудэлдэг гинэ. Тэг үүнээсээ болоод бүр унтчих чадхаа болсон байдаг. Ингээд Клэри хизээ нэгэн цагт алчих үедээ гэж айсандаа Клэритэй уулзгаач бүр болсон байдаг. За Клэри Саймон хоёрын хувьд гэх юм бол ээжийнхаа хормын бэлтгэл тусалж идэг. Тэгээд Клэри Саймон хоёр нэгэн дэлгүүрт очиж гисэн. Ээж нь
буюу Jocelyn хормынхаа даашинзыг өмсч үзээд харин Clary хормын гэрчийнхаа даашинзыг өмсч үзээд байж идэг. Ингээ байжсэн чинь Maya бас хамт ирсэн байдаг. Maya чинь Simonтай үерхэж байгаа шүү дээ. За тэгсэн Luke орж ирнэ. Luke Clary кофе өгөөд инээмсэглээд янз бүрийн зүйл яриа байжсэн чинь гаднаас Jace ороод ирнэ. Гэтэ Jace Clary-тэй юу ч ярьдаггүй. Тэгээд буцаад гараа явдаг. Сайн бааз. За ингээд Simon-ы хувьд гэх юм бол гэрлүүгээ хараад явж идэг. Гэхдээ гэрлүүгээ харих замд нь бас л дээрэмчид түн рүү давталнаа. Simon гайхаад эргэж хараад надаас юу хүсэж байгаа юм бэ? Мөнгө аваа гэд төрөвчээ өгсөн чинь тэрхүү дээрэмчид шууд буу гаргаад ирдэг. Тэгээ яг Simon-ыг буудах гэж байтал өөртөө түрүүний адил дэлбрээд өөртс болгоод үүрмэг болоод алга болчихноо. За мэдээж энэ бол Simon маш хүн дээр тусч байгаа нь ойлгомжтой. Тэгсэн чинь Jace урд нь гараад ирнэ. Jace гарч ирээд Simon-ыг би чамайг хамгаалах ёстой, хэн нэгэн чамайг алхахыг оролдож байна гэж хэлнэ. Харин Simon хариуд нь юу ч дуурдаггүй. Тэгээд Jace Simon-ыг гэрлөө дагаад явдаг. Jace Simon хоёр энэ тэрийг ярилцаад Simon Jace Clary-тэй ямар асуудалтай байгааг нь яриад байж байтал гаднаас Kyle ороод ирнэ. Тэгсэн чинь Jace гин Kyle-ыг харангуйтаа чи хүн чонтой амьдардаг гэдгийг хэлэхгүй яасан бэ гэж хэлнэ. Яг үнийг хэлэхэд Kyle хүн чон байдгаа. Simon бүр гайхаж хоцордог. Тэгсэн чинь Kyle Pretius Lopus гэдэг нэгэн бүлгэмийн гишүүн гинэ. Тэр бүлгэм нь ямар бүлгэн бэ гэхлээр доод ертөнцийнхэнд тусалдаг. Тэр тусмаа шинээр доод ертөнцийн хүн төрөлтөн болж хувирсан хүмүүст тусалдаг юм байна л да. Өөрийгөө хүн хазуулаад хүн чон болсон гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүст за мөн шинхэн болсон цус орогч гэх мэт доод ертөнцийн төрөлтнүүдэд тасалдаг байгууллага юм байна. Тэрний гишүүн Kyle тэгээд саяхан өдрөөр явдаг Simon Lewis гэдэг нэртэй шинэ цус орогч бий болсон гэдгийг сонсоод түүнийг хамгаалах мөн зааж сургах зорилготойгоор Simon-ы хамтлагт ирж нийлээд бүр Simon-тай хамт амьдарч байгаа юм байна. За ингээд Jace Kyle хоёр баг бие бинийгээ барьж идэх шахам байж идэл Simon голоор нь ороод баг зэрэг тайвшруулнаа. За энэ хангуур Clary юу хийж идэг вэ гэхээр Clary, Simon, Jocelyn, Luke дөрөв ууг нь сайхан даашсан заа сонгочхоод ресторан дээр хоол идчихсэн. Тэгсэн чинь зурагтаар нь нэгэн өгсөн ялх хүүхдийн цогц олжээ. Ээж нь түүнийг хайсан байна гэсэн мэдээ гардаг. Тэгээд Clary болохоор юу ч бодохгүйгээр яаж та нэрээ төрсөн хүүхдээ хайдаг байна гэснээр гин ээжийг хараад ээж нь сайн царайлаад гүүгээ одогчдөг. Тэгсэн чинь яг үндэ Jocelyn өөрийнхөө хүүг мангас гэж хэлээд хайсан байдаг. Тэр зүйлийг нь Clary мартцсан. Тэгээ өөрийгөө амаа дараад тэг ямар тач Luke ээжийнх нь араас яваад тэгээ Simon Clary-ээр үлдэнгүүд Clary таксигаар хүрээлэн рүү яваа Simon гэрлүүгээ харж байхдаа нөгөө дээрэмчтэй таардаг штеп. За харин Clary болохоор хүрээлэн Jace-тэй уулзах гэж очдог байгаа. Тэг Clary-г өвдөх юм бол Jace яг надаас салах гад байна. Jace надад хайртай байхаа болчиж гээд бүрэнхээр сэтгэл зүйн гүн хямралд орчихсон явж байдаг. Тэг Jace-ийн өрөөнд орсон чинь Jace байдаггүй. Яг тэгвэл Jace Simon-тай байгаа штеп тий. За ингээ хүрээлэнгээс буцаж явах гад байжсэн чинь Luke хүрээлэнд хүрээд ирнэ. Тэгээ яагаад Luke-ийг хүрээлэнд ирсэн бэ гэж асуусан чинь дахиад нэг сүдрийн ангуучийн цогц салсан гэж хэлдэг. Ингээд Luke, Clary, Maris гурав ярилцаж байтал Clary-гийн толгойд нэг рүүний орж ирнэ. Тэгээд Maris хэлдэг өгсөн хүн ямар ярьж чадахгүй штэ. Хэн алсан гэдгийг бид нар мэдэж чадахгүй байна. Тогтоож чадахгүй байна гэж хэлэх Clary хэрвээ өгсөн хүн ярьж чаддаг бол яах вэ гэж хэлдэг. Ингээд Clary, Luke, Maris гурав ясан хот руу очноо. Тэгээ ясан хот нь болохоор нөгөө дайрлалд өртөж нас барсан сүдрийн ангуучдын цогцсыг даваагаар бүтээгээд байж идэг. Тэгээ Clary нэг сүдрийн ангууч дээр очоод рүүнийгээ зурнаа. Тэгсэн чинь өнөө цогц чинь амилдаг. Тэгээд өвдөж байна гэж хэлнэ. Харин Maris тэр цогцсыг шалгааж агаад хин чамайг алсан бэ хин бэ гэж хэлэхэд Camille гэж хэлнэ. Өнөө ахмад цосрогч. За тэгсэн чинь Clary яг юу хийж байгаагаа мэдэхгүй айгаад гайхаад
Яг яах вэ гэж бодоо байжсэн чинь Люк нэгэн хүчил авчраад Клэригийн зорсон өрүүнээ дээр цацснаар өрүүнээ устж өгтөл жинхнээсээ үхэж орхиноо. Тэгээд гэрлүүгээ харж явах замдаа Люк Клэрид уурлана. Чи өөрийнхөө хүчийг зөв зүйлд ашиглахгүй байна. Чи өөрийнхөө хүчийг хянж бас зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Чи маш буруу зүйл хийсэн гэж Люк Клэрид хэлдэгэ. Тэгэхдээ ямар ч байсан хин тэр сүдрийн онгочдыг алаад байгааг мэдсэн учраас болж байна л гэсэн үг шүү дээ, тэ. За ингээд Клэри гэртээ хараад Джейсийн талаар бодоод гониглаад л сууж идэг. Тэгсэн чинь маргааш өглөө нь Жослин нэг тийшээ явахаар бэлтгэж байна. Клэри хаашаа явахыг нь мэдсэн байдаг. Тэр нь болохоор эмнэлэг. Жослины хөвтөжсэн эмнэлэгт нэгэн Катрина гэдэг нэртэй шидтэн түүнийг асарч суйлжсэн байна. Тэгээд ин Катринатай ярьж байгаа яриаг уцаар ярьжсэн Клэри сонсчихсон гэсэн. Тэгээд Клэри ээжтэйгээ хамт тэр эмнэлэгт очихыг хүсдэг. За тэр эмнэлэгт очих болж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр өнөө нялх хүүхдийн цогц гэж мэдээгээр гараадсэн. Тэр цогцод бол зүгээр л нэг нялх хүүхдийн цогц бишээ. Чөтгөрийн гарал үүсэлтэй ямар нэгэн зүйл тэр нялх хүүхдүүдэд байна гэж Катрина бодсон. Жослин ч гэсэн тэгж бодсон юм байна. Тэгээд үүнийг Жослин шалгахаар эмнэлэг рүү очих гэж байгаа юм байна. Клэри Жослин хоёр хамтдаа эмнэлэг рүү очиод Катринагийн хамт моорогт орж өнөөх нялх хүүхдийн цогцсыг хардаг. Тэгсэн чинь тэр нялх хүүхэд зөв энгийн нялх хүүхдийн цогц биш, гара хуруу нь маш урт хумстай, чөтгөрийн тэмдэгтэй нялх хүүхдийн цогц байдаг. Жослин бараг бөөлж шахам гараад яваад өгнө. Тэгээд Клэри тэгсэн ээжийн араас гарнаа. Тэгсэн Клэриг гарахаас өмнө Катрина Клэрид нэгэн даауны өөцийг өгнө. Тэгээд энэ ялх хүүхдийг ороолсон үлгэний өөцөө үүнийг Клавд өгөөд мөрдүүлээрэ гэж хэлнэ. Харин Клэригийн толгойд мөрдөх рүүнээ зурсгийж орж ирнэ. Клэри гэртээ ирээд мөрдөх рүүнээ өөрөө зохиодог. Тэгээд тэр даун нэрээ зураад үтсэн чинь нэгэн сүмийн нэр гарч ирнэ. Таалтоо гэдэг нэртэй сүмийн нэр гарч ирнэ. Тэгээд түүнийг интернетээр хайж үзэж байгаад ямартайч бай газрыг олдог. Мэдээж ганцаараа очиж болохгүй, ээждээ хэлж болохгүй. Клавд хэлэх юм бол өөрийнх нь зөвшөөрлөгөө мөрдсөн Клэри хэрэг тунна. Тийм учраас Изабель руу зурус илгээгээд гараад явдаг нөө. Мэдээ сүдрийн ангуучийн бэлтгэлийг тодорхой хэмжээнд хийсэн учраас Клэри өөртөө итгэлтэй байдаг. Ингээд сүм рүү очисон чинь зүгээр л нэг сүм юм байх гэж бодтол тэр нь чөтгөрийн зан үйл хийдэг гаж урсгалын сүм байдаг. Клэри сүмийн тайзан дээр эндрийн ард очоод тэмдэглэлүүдийг хардаг. Тэрэн дээр жирэмсэн эмэгтэйн дур зураг, жирэмсэн эмэгтэйд чөтгөрийн тариа хийж байгаа дур зураг, тэгээд дөнгөж төрсэн амьгүй хүүхдийн дур зураг гэдэг дүрслэлүүд гарч ирдэг. Тэгээд Клэри ер нь бол эвгүй газар юм байна. За энэчнээс хурдхан шиг гарья гэд гарах гэж байтал 3 толгойтой чөтгөр төн рүү дайрнаа. Тэгээд чөтгөртэй тулдаж байхад дээр нь бас бие тамирын хосломсон маш олон хүмүүс зүгээр л Клэрийг чив чимээгүй хараад зогсож идэг. Клэри чөтгөртэй ан ман үзэлцээд өнөө эндэр дээр байсан ёслолын хутга болтой зүйлийг чөтгөрийн толгоор өчтгөж чөтгөр яах чдгүй. Тэгээд Клэри шууд стилийг гаргаж ирээ хутгийг Серафим элчиг болонготой чөтгөртэй тулдаад нэг толгойг нь тасалж хайдаг. Гэсэн ч үлдсэн хоёр толгоороо Клэрийг чөтгөрийг алах гэж байтал гаднаас алтан ташуураа гялзалсан Изабель хурж ирээд чөтгөрийг устгана. Ингээд тэр хоёр хүрээлэн рүү буцдаг. За энэ оронд Саймон, Джейс, Кайл 3 юу гэж байгаа гэхлээр ямартай ч Джейс тайвшраад тэгээд Кайл, Саймон тэр 3 унтчихэдэг. Тэгсэн чи Саймоны утас үгрээр дуурна. Тэгээд Люк түүнд нэгэн цэцэрлэг түрээлэнд хурдхан хурж ирж өөртөө нолцохыг хүснэ. Саймон хувцслаад Люк дээр очиж уулзахад Люк Камилийн талаар хэлдэг. Тэгээд Люк хэлэхдээ Клэригийн даашин зэг сонгож явах үед чи надад Камилийн талаар хэлжсэн. Гэтэ юу гэж хэлжсэн гэж тодорхой хэлээг учраас би мэдэхгүй байна. Гэтэ ямар тач Камила сайн цус орогч бишээгээд Клэригийн хийсэн зан үлийн талаар Саймонд хэлж өгнө. Бид Камилийг барих ёстой. Камил бол хууль зөрчигч, харин чи үүнд туслаа гэж хэлнэ.
За тэгээд Саймон яаж туслах вэ гэхлээр өнөө Камилийн өгсөн шилэн борт байгаа штэ. Тэр шилэн бортхыг хаглаад тэгээд Камилийг дуудаад тэгээд утсаараа зураг аваад Камилийн хаана байгаа газрыг сүдрийн ангуучд илгээгээд за тэрний дараагаар сүдрийн ангууч портал үсгэж Камилийг барих хэрэгтэй байна л да. За иймэрхүү төлөвлөгөө ямар тач ярилцаад Саймон туслахаар болно. За тэр оройн болохоор Саймоны хамтлагийнхан тоглолттой байдаг. Тэгээд тоглолтоо хийгээд байжсэн чинь Изабель хурж ирнэ. Саймон Изабелийг урьсан байдгийн. Мэдээж хоёулын зэрэг урьж чадахгүй учраас Маяг ураагүй гэсэн үг. За ингээд Саймон тоглолт хийгээд байжсэн чинь өлсөөд бүр яг үхэх гээд байдаг. Бүр толгоо нэргээд байж ядаад тэгээд сүлдээ гитарааж барьж тага болоод тайзны хараар ордог. Тэгсэн чинь Саймоныг шүтэн бишрэгч гэсэн 14 настай жоохон охин байдаг. Түүнийг Морин Браун гэдэг. Тэгээд Саймонтай зураг авахлаа гэж шалсаар байгаад зураг авах гад инээгэрээ гэсэн чинь Саймон тэр охины хүзүүг хацчихдаг. Тэгээд тэр охиныг дарж аваад цусыг сорж эхэлнэ. Бүр өөрөө юу хийж байгаач мэдэхгүй, өөрийгөө зогсоож чадахгүй тэр хэцүү байдал ордог. Тэгсэн Кайл хурж ирээд Саймоныг зогсоогоод Мориноос холдуулна. Тэгээд Саймоныг чи гарч бай. Мориныг би зохицуулъя гэж хэлнэ. Тэгээд Саймон өөртөө гимшээд өөртөө уур нүрээд гараад байжсэн чинь нэгэн гойлог эмэгтэй хурж ирээд Саймонд өөрийнхөө нэрийн хуцыг өгдгөө. Тэгээд тэрээр хэлэхдээ танаа хамтлаг үнэхээр дайггүй юм аа. Би танаа хамтлагтай хамтарч ажилламаар байна. Продюсер ч хийж болно. Тэм учраас надтай холбогдохыг хүсвэл ийшээ залгаарай гэж хэлдэг. Тэгснээ Саймоны тухан дээрх тэмдгийг олоод харчдаг. Тэнгүүтээ гой сорив байна гэж хэлээд яваад өгнө. За ингээд Саймон гимшээд байж байтал Мая хүрээд ирнэ. Саймон ч өгн Маяг өрөөгүй штэ. Тэгсэн чинь Мая гартаа Саймоны хамтлагийн сонин барьчихсан. Энэ сонин өнөө өглөө манай хаалгаар хин нэгэн шургуулсан байсан гэж хэлнэ. Тэгээд Саймон гайхаа байжсэн чи Изабеллаас хурж ирээд тэгээд Изабель Мая хоёр Саймоныг зэрэг хардаг. Саймон баригдчихсан гэсэн үг. Хоёр охинтой ирэх жаад баригдчихсан. Тэгээ Саймон уучлаарай би үнэхээр хөгийг авш юм аа гэж хэлээд байжсэн чинь араас нь Кайл гарч ирнэ. Тэгээ Кайл гарч ирсэн чинь Мая гин Кайлыг олж харангуйтаа хүн чанд болж хувраад Кайл руу өсөрч дайрдаг. Яг үнийг хэлэхэд Кайл бол Маягийн хуучин найз залуу юм байна. Өнөө Маяг хүн чанд болгож хувиргадаг найз залуу Кайл байжээ. Кайл анхнаасаа Маягийн нэрийг Саймонтай хамт олж харангуйтаа Саймоныг хамгаалах үргийг өөрсдийнхөө удирдлагаас гуугаад албаар баг Маягийн сургийг гаргах гэж Саймоны хажууд ирсэн юм байл да. Ингээд Саймон Кайл хоёр машиндаа суугаа явж исэн. Тэгсэн чинь Кайл хэлэхдээ за Мори ямарчсан зүгээрээ. Тэгээ би таксин суулгаж өгсөн. Тэгсэн чинь чиний өмнө ухаан алдсандаа бүр харамсаж ийсэн шүү гэж хэлдэг. Тэгээ Саймоны санаа амардаг. Ингээд тэр хоёр гэртээ очин тэг өглөө болоход Саймон Кайл хоёр ярилцаад за ямартайч эвлэрэгчэн болдог. Ягаад Саймон Кайл ууралсан бэ гэхээр Маяг хадсанд нь ууралсан. Тэгсэн чи Кайл би өөрөө хүн чанд болсон гэдэг мэдээгүй байсан. Тэгээ би өөрөө ирэхгүй л хадсан. Тэгээд үнэхээр миний буруу байсан. Би Маягаас уучлах гоохгүй очих гэтэл Бретер Любсийн хүмүүс намайг аваад явсан. Тэгээ би тэрнээс хойш Маяг өргөлж хайжсэн гэж хэлдэг. За ямар ч тач Жордан Мая одоо хүртэл хайртай юм шиг байгаа юм аа. За тэгсэн тэдний хонхыг нэг хүн дараад яваад өгдөг. Тэгээ гайхаад хаалган хол харсан чинь чулуундор нэгэн зурус үлдээсэн байна. Тэр зурус дээр Саймон найз охин чинь надтай хамт байна. Чи түүнийг халуулмааргүй байгаа л хурж ир гэж хэлнэ. Харин Саймон гайхаад аль нь болоо гэж бодоод тэгсэн чинь Жордан газ залгаг гэд Мая руу залгалдаг. Мая болохоор зүгээр байдаг. Изабель руу залгал Изабеллаас зүгээр байдаг. За тэгсэн чинь Саймон юу хийх юм мэдгүйс дахиад хавхтан урдаг. Тэгсэн чи Джейс зогсож байна. Ингээд нөгөө нэг Клавтай хамтарч хийх үйл ажиллагаанд ордгоо гэсэн. Саймон Камилтай уулзж идэг. Тэгсэн чи Камил чи надад цусан тангараг өргөх ёстой. Цусан тангараг өргөжж чи надад үнж зүтгэнэ гэдэгт би итгэнэ гэж хэлдэг. Тэгэхдээ Саймон жоохон цаг хожоол би өөргөө өвтгөх дурггүй би цус харах дурггүй гэж байж байна. Гинт уцаа гаргаж ирээд зураг аваад тэгээд Джейс рүү явуулна. Тэгээд портал хаалга нэгдээ сүдрийн ангуучид Камилыг баривчилдаг.
Камилийг баривчлаад хүрээлэнгийн дэргэд байдаг орогнох байрт хордог. Ер нь тэндэн дандаа л доод ертөнцийнхнийг хордог юм байл л да. За тэгсэн чинь Магнус Алик хоёр хурж ирнэ. Яагаад гэх юм бол Камил Магнустай заавал ярилцахыг хүсдэг байгаа. Тэгээ Магнус Камил хоёр ер нь бол хосууд исэн мэлээ. Тэг үүнд нь Алик маш их хартаж уурлаа. За энэ ч яах вэ? За энэ үед Саймон Изабелтэй ярилцсан. Тэг Изабел хэлэхдээ Саймон би үнэхээр чам сайн юм шүү гэдгээ хэлээд гүгэд явдаг нөө. Миний бодлоор Саймоны хувьд Изабел сайн юм шиг санагдаад байгаа юм. За тэгээд нэгэн үдшилэг болохоор болно. Тэр нь ямар үдшилэг вэ гэхээр Люкийн хүн чон ер нь бол Люк Жаслан хоёрыг гэрлэх гэж байгаа зориулаад үдшилэг хийж байгаа гэсэн үг. Бараг сүү тавьсны үдшилэг ч юм уу нэг тиймэрхүү үдшилэг хийж байгаа. Тэрэн дээр нь Саймон, Кайл бүгдээрээ очихор болдог байгаа. За Клэригийн хувьд гэх юм бол Джейс өөрийг нь орхилоо гэж бодоо үнэхээр шаналж исэн. Тэгээ Клэри Саймоны тоглолт дээр очисон ч гэсэндээ Саймонд уулзаж чадаагүй. Саймон чинь юу туулсныг би сая ярьлаа штэ тий. Тэгээ Клэригийн хувьд гэх юм бол Джейстэй тэнд таардаг. Тэгээ Джейс тэр хоёр үнсэлцээд байжсэн чинь Джейс Клэригээс зүхтаад яваад өгнө. Ингээд Клэри Джейсийн араас очоод уулзах гэсэн боловч Джейс үнтэй ерөөсөө уулзахгүй бүр хүрээлэнээр ч байхгүйсэн. Тэгээ Клэри өнөө сүмдэр очоод чөтгөртэй тулдаад Изабелтэй хүрээлэнээр эргээд ирчихсэн байгаа штэ. За тэгсэн чинь Джейс Изабелтэй уулзсан. Тэгсэн чинь Изабел Клэри тэр хоёр сүм чөтгөртэй тулсан талаараа хэлэхэд Джейс Клэриг зүгээр үү гэж асуухад Изабел зүгээрээ гэхдээ хүрээлэнд байгаа амарч байгаа гэж хэлэхэд Джейс Клэри рүү гүгээ явдаг нөө. Ингээд тэр хоёр бас л үнсэлцээд л нялуураад л байж байгаа. Джейс бүх үнэ хэлдэг. Би чамайг алж ийн гэж хар дарж зүудэлдэг гэж хэлдэг. Тэгтээ Джейсийн хувьд гэх юм бол энийг хэлэх бодлого байсан. Тэг яагаад Клэрид энэ бүхний хэлэх болсон бэ гэсэн чинь нөгөө үнсэлцээд байжсэн шүү дээ. Тэгээ яг Клэри хүсээд Джейстэй унтыг гэж шийдээд яг унтчихсэн чинь Джейс өнөөх хутгаа гаргаж ирээд Клэриг зүсэж орхино. Тэгээ Клэри гайхаад харсан чинь Джейс толгоо бариад доошоо суучихсан. Тэгээд Клэрид бүх үнэ ярьсан байдаг. Клэри чимээг ахын дүүс дээр хойлоо очих ёстой гэж хэлнэ. Тэгээд тэр хоёр шууд чимээг ахын дүүс дээр очдог. Чимээг ахын дүүс Джейсийг судалж байгаад нэг зүйлийг хэлдэг нь чи үхлээс дахин амьдсан байна. Сүдрийн ангуучдыг дүнгэж төрөхөд хамгаалах зан үйл хийдэг. Энийг болохоор төмөр эгч дүүс. За төмөр эгч дүүс гэдэг нь болохоор бүх сүдрийн ангуучдын зэвсгийг уралдаг хүмүүс юм байна л да. Дээрээс нь чимээг ахын дүүс нийлж хагаад хийдэг юм байна. Энэ ёслолыг заавал хийжээ сүдрийн ангууч хүүхэд хамгаалагддаг юм байна л да. Харин Джейс дахин шинээр төрсөн учраас тийм ясал хийх хэрэгтэй гэж хэлдэг. Гэхдээ ясал хийхин тулд хэд хоног шаардлагатай гэж хэлнэ. Клэри хамт үлдээх гэсэн боловч болохгүй гэж хэлээ Клэриг явуулдаг. Ингээд Джейс чимээг хотын шоронд унтах идэг. Өөр үгээс унтах газар байхгүй. Гэхдээ шорон төгжээгүй байгаа л да. Тэгээ Джейс унтчихсэн чинь зүгэдэнд нь Макс харагдана. Тэгээ Макс харагдангуудаа яг үнийг хэлэхэд чимээг охондоос чамд худлаа ярьж байна. Ерөөсөө чи дахин төрснөөсөө болоод ингэж байгаа юм биш. Чамайг дахин төрөөд зан үйл хийх учраас чөтгөр захирах гэдэг юм ерөөсөө бишээ. Зүгээр л Валентины үлдэгдэл чиний дотор байгаа учраас чи тэрнээсээ салж чадахгүй байгаамаа гэж хэлдэг. Тэгээ Макс Джейсийн цээжин дээр нэгэн рүүнэ тэмдэг зурна. Тэгээд Джейс сэрдэгэ. За Клэриг гэх юм бол ээж Люк хоёрынхоо үдшилэг дээр байж идэг алтан шаргалангийн даашинз өмсчихсэн маш үзэсгэлэнтэй охин байж байна. За тэрнээр нь болохоор Мая, Изабел, Алик, Магнус, Саймон гэл бүгдээрээ ирчихсэн байгаа. За Клэри байж байсан чинь гинт Джейс нүдний үзүүрт нь харагдана. Тэг Клэри гайхаад чимээг хотод өгнө үлдсэндээ гэж бодоод гараад очсон чинь Джейс тагтан дээр зогсож идэг. Тэгээд Джейс Клэрид чи сүдрийн ангуучд яаж гэрлэгийг мэдхүү гэж хэлээд Клэри мэднэ гэж хэлдэг. За сүдрийн ангуучд яаж гэрлдэг вэ гэхлээр бүгд солилцдоггүй юм байна. Зөвхөн рүүнэ тэмдэг зурдаг. Эхлээд гарынхаа шуун дээр бие биендээ рүүнэ тэмдэг зураад дараа нь зүрхэнд нь рүүнэ тэмдэг зурж холбогддог юм байна. Ийм яслыг натаа хамт хийх үхэд Клэри эргэлзэж байгаа тий гэж хэлнэ.
угаасаа дурласан охин тийхгүй яах вэ тий. Тэгсэн чинь Джейс Клэрийн гарыг барьж агаад маш хатуу харгас рүүнээ зураад Клэрийг ухаалдаад унчихна. За Саймоны хувьд гэмэл Клэрийг алга болсныг анзаараад араас нь гардаг. За тэгсэн чинь Клэри байхгүй Мори зогсож байна. Морин нөгөө нэг Саймоны араас гүгээд идэг Саймонд хазуулсан охин. Тэгсэн чинь Морин цус сурагч болоод хуурчихсан байдаг. Морин хэлэхдээ намайг барьцаалсан хүмүүс чиний найз охин гэж бодоод алсан. Гэтэ би бүр үхийг хүсээгүй учраас цус сурагч болж хуурсан маа гэж хэлдэг. Тэгээ Саймон үнэхээр хуучлахгүйдэг. Би үнэхээр чамайг бодсонгүй. Үнэхээр намайг уушлаарай гэж хэлсэн. Гэтэ Морин түүнийг нь тоодоггүй. Ер нь жоохон хэрцгий болчихсон. Би чамайг намайг ирж авран гэж бодоод өдөржингөө торон дотор хүлээсэн. Гэтэ чи ирээгүй. Тэгээд намайг хүшгүй мөнх юм болох уу? Эсвэл зүгээр л өхөө гэж хариулахад би цус сурагч болох сонголтыг хийсэн маа гэж хэлнэ. Тэгээд чи намайг дагаж явах хэвээр. Хэрвээ чи намайг дагаж явахгүй бол чиний хайртай хүмүүсийг нэг нэгээр нь яг л над чиг авлах болно. Магадгүй би чамд хамаагүй байх. Гэхдээ дараа дараагийн хүмүүсийг тэд зөв сонгоно гэж хэлнэ. Тэгээд Саймон гайхаад Мориныг дагдан. Тэгээ Мориныг дагаж явсаар хагаад нэгэн өндөр барилгын дэргэд ирнэ. Гэхдээ энэ нь болохоор дутуу баригдаж байгаа орон сууц байдаг. Ер нь бол дөнгөж баригдаад явж байгаа дотор заслан тэр хийгдэггүй байгаа орон сууцны барилгаа гэсэн. Ингээд Саймон Морин хоёр лифтээр дээшээ гараад дээвэр дээр нь гарч ирнэ. Тэгсэн чинь дээвэр нь цэцэрлэгт хүрээлэн шиг тогтчулчихсан байдаг. Гэхдээ талбайн голд рүүний тэмдэг зурчихсан. Тэнгүүтээ борчин чулуун дээр шилэн авсан дотор Себастьян хөвөөд байж байна. Харин түүний дэргэд нэгэн залуухан эмэгтэй зогсож байна. Саймон түүнийг Сатрина гэж танино. За Сатрина бол Саймонд нэрийн утсаа өгсөн өнөөх эмэгтэй. Тэр инээмсэглээд намайг Лилит гэдгээ. За Лилит гэдэг нь чөтгөрүүдийн их юм байна. За нэг домгийг та бүхэнд Лилитийг танилцуулахын тулд ярьж өгье. За Лилит Адамын анхны эхнэр байсан гинэ. Тэгсэн чинь Адамд эсвэл бурхан захирагт хаасаа төвөгшөөгөөд эсэргүүцээд байсан чинь бурхан Лилитийг Диважангаас хөөчихсөн байл та. За тэнгуут нь Лилит мэдээж маш буруу зүйл хийсэн учраас бурхан түүнийг шийтгээд төрүүлсэн хүүхд болгоно амьгүй төрөг гэж хэлдэг. Тэгээ Лилит 1000 хүүхд төрүүлсэн боловч тэр хүүхдэд нь амьгүй төрд юм байна. Тэгээ эцсийн Лили уурлснаа болоод дэлхий дээр хурж ирээд Идүм гэдэг газар өөрхөө цусыг цацаад тэгээд Лилитийн тэр цацсан цуснаас нь анхны чөтгөрүүд бий болсон байна. Ингээд Лилитийг чөтгөрүүдийн их гэж нэрлэдэг нь ийм учиртай байх нэ. За тэгээд тэгсэн чинь Саймоныг Кайны тэмдэг хараад би Кайныг танина лгэн би маш урт удаан амьдарч байгаа лгэн. Тэгээ Саймонд өөр ямар ч арга байхгүй. Чи Себастьяныг амьлуулах ёстой. Гэрэл үхснийг амьдруулсан бол одоо харанхуйд нэг боломж байх ёстой гэж хэлдэг. Тэгээ яа Себастьяныг амьдруулах вэ гэхээр Саймон Себастьяны цусыг сорох ёстой. Эргүүлээд өөрийнхөө цусыг Себастьянд өгөх ёстой. Ингэснээр Себастьян амьлах юм байна. Себастьян бол Клэригийн ах шүү дээ. За ингэ Саймон үгүй гэж хэлээ байжсэн чинь Джейс Клэрийг хоолонд нь хутга тулгачихсан ирж идэгий. Тэгээ Саймон бүр гайхаад Джейсийг хизээж юм зүйл хийх үү гэж бодсон боловч Джейс үнэхээр л Клэрийг гинтэгч идэг. Тэгээ Саймон би итгэхгүй байна гэж хэлсэн чинь Лилит Джейсийг чи Клэригийн хүзүүг жаахан зүстэй гэхдээ өнгөцгөн Джейс хүзүүг нь зүсээд Клэригээс цус гаргадаг. Тэгээ Саймон айгаад Себастьяны цусыг сордгоо. За энэ агуур Саймоныг алга болсныг мэдсэн Изабель хайж эхэлнэ. За тэгээд Мая, Изабель, Кайл буюу Жордан, Алик нар бол Саймоныг хайхаар шийднэ. Тэгээд Саймоны болон Кайлийн гэрт очиж Саймоны төрөвчийг үтсэн чинь өнөө Лилитийн өгсөн нэрийн утас гараад ирнэ. Тэгээд нэрийн хуудасаар нь хаана байгаа газрыг олдог гэсэн. За Магнус хувьд гэх юм бол Камил бол өнөө хоригдож байсан газраасаа зүхтчихсан учраас хүрээлэн дээр очичихсан байдаг. За ингээд Алик, Изабель, Мая, Жордан нар өнөө дутуу баригдаж байгаа барилгын үүдэн дэрдэг. Тэгээд үүдэн дэрх үед нь Изабелийн хүзүүндээ зүүсэн зүйлт нь логшиж эхэлнэ. Энэ болохоор чөтгөр
таньдаг бадмаар гүнгийн зүйл тахгүй юу? Ингээ дээшээ гардаг. Тэгээ дээшээ гарсан чинь тэд нар юутай таардаг вэ гэхлээр 10 давхарт маш олон нял хүүхдийн цогцтой таардаг. Тэр нял хүүхдүүд бүгдээрээ ингийн хүүхчиг боловч гар хуруу нь маш урт махир ургасан чөтгөрийн хүүхдүүд байдаг. Гэтэ ер нь бол энгийн хүүхдийг чөтгөр болгоод хувирах гэсэн чинь бүтлүүц юм шиг харагддаг. Ингээ гайхаа байжсэн чинь бүүн бие тамирын хувцастай хүмүүс тэднэр лөө чимээг өхөн дайрж тэднэр тулдаж эхэлнэ. За 10 дахарт манай тулдаж байхад дээвэр дээр Саймон, Джейс, Клэрийг 3 Лилиттэй үзэлцэж байдаг. За юу болдог вэ гэсэн чинь Клэри Джейсийг харагдаж агаад би жахан даарад байна гэсэн чинь Джейс түүний пижакн дээр оролдог. Тэнгүүт нь Клэри шууд Джейсийн халааснаас хутгийг нь сугалж авангуудаа Джейсийн цээжийг төсөж орхино. Джейс Клэри рүү гайхад арсан чинь нөгөө Лилитийн зурсан тэмдэг Джейсийн цээжин дээр байгаа штэ. Тэр тэмдгийг нь Клэри зураад хүчийг нь алга болгочихсон гэсэн үг. Өөрөлдөхмөл тэр тэмдгийн зүгээр хооронд нь яраад зүсчихсэн гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт нь Джейс эргээд хэвэнд ордгоо. Тэгээд Лилиттэй тулдъя гэж хэлнэ. Тэгсэн чинь Лилит инээгээд би бол эмэгчэн. Би өөрийнхөө зорилго төрөхийн тулд юу ч хамаагүй хийнэ гэж хэлдэг. Тэгээ Себастьяныг сорсны дараагаар Саймон болол хар цусаар бөөлжөөд бүр хөдөлж чадахгүй болчихсон байдаг. Тэгээ Лилит Саймоныг чи яг одоо босоод өөрийнхөө цэсийг Себастьянд өг гэж хэлэхэд Саймон өгөхийг хүссэн ч гэсэндээ юу ч хийж чаддгүй. За ингэсэн чинь Джейс Лилиттэй тулдаж эхэлнэ. Тэгээд Джейс Лилиттэй тулдахаас өмнө Клэрийг зугт гэж хэлнэ. За тэгсэн ч гэсэндээ Клэри зугтахыг хүсдэггүй. Тэгсэн Лилит гарнаасаа 2 тамийн нохоо гараад ирнэ. Нэг тамийн нохоо Джейс рүү дараад дэгэн Клэри рүү дайрдаг. За тэгсэн чинь Клэри нөгөө тамийн нохоотойгоо шууд зэвсэг байхгүй ч гэсэндээ хүзүүндээ зүүжсэн мөнгөн Моргенштерний бүүгчтэй зүйлдээ аваад шахуурдаад тулдаж байсан чинь Джейс үрж ирээд нөгөө нохоог нь алаад Клэрийг аварна. Ингээ Клэри жинхнээсээ Джейсийн хүсэлтээр тэр газраас зугтахаар болно. За тэгсэн Лилит Саймоныг шахаж шавдуулаад л байж идэг. Тэгсэн Джейс Лилит рүү очоод чи намайг өхүүлэхийг хүсэхгүй байгаадгийг би мартсан байна. Гэтэ би яг одоо өгчүүл яах вэ? Хэрвээ би өгчих юм бол Себастьян дахиж амьлах боломжгүй болно гэж хэлнэ. Яг тэгмэл Джейс үхээд амьлсан учраас Себастьян ч гэсэн үхээд амьлах боломж олсон гэсэн. Хэрвээ тэр үхээд амьлсан хүн өгчих юм бол Себастьян тийм боломж олдохгүй гэсэн үг байхгүй. Тэгээ Лилит бүр гайхаад айгаад байжснаа гихмэнд гараа хөдлөгсөн чинь бутны дунд нуугцсан байсан Клэри гараад ирнэ. Нөө Клэри чинь хөөр хідөө Джейсигээ хайж явж чадахгүй. Тэгээд зүгээр бутан донд нуугдчихсан байдгаа. Уг нь бол зугтаасан штэ. Тэгээд Лилит мөнгөнд ташуур гаргаж ирээ Клэрийг шахуурдаж эхэлнэ. Тэгээд эцсийн маш хүчтэй шахуурдалтаар Клэрийг алах гэж байтал Саймон үсрээд босоод ирнэ. Саймоны хувьд гэх юм бол Джейстэй харс толгорно. Тэгээд Джейс уг нь Клэрийг хамгаалах гад Лилит рүү үсрэхжсэн. Саймоныг хараад харс толгороод хойш авахрна. Саймон маш хурдан Лилитийн ташуур болон Клэригийн хооронд ордог. Тэгээ Лилитийн ташуур Саймоныг шахуурдаж орхино. Та нар юу болгийг мэдэн штэ. Хэрвээ Саймонд хинэгэн гар хүрхэл юм бол Саймон шууд тэр хүнийг дэлбэлэх чадaltaй гэж. Лилит ташуур Саймоныг зогсны дараа гайхаж орхино. Тэгээд 7 дахин давхар гисгэл гэж хэлж дуусаагүй байтал Лилит бут усрнэ. Бут усрээд зөвхөн Лилитээс давсны үрмэл үлддэг. Ингээ Лилит ямарсан байхгүй болсон гэсэн үг. Саймоны ачаар. За ингээ бүгдээрээ амьсгаа аваад тэгээ доошоо буух гэж байтал цахилгаан шатнаас Изабель Алиг нар гарч ирнэ. За Алигийн хувьд хэм бол хулалдаж байгаад Камилыг олж хардаг. Тэгсэн чинь Камил чи намайг суллах юм бол Магнустай хоёрыг хэрхэн үрд мөх хамт байх вэ гэдэг арга хэлж өгнө гэсэн. Тэгсэн чинь
Аалиг түнд нэтгээ Камилийг суулчихсан чинь Камил зогтаацсан. Нэг юм үйл явдал болсон. Тэр үед нь Изабель хурж ирээд дээшээ гарыгээд тэгээд Аалиг Изабель хоёр дээшээ гарч ирсэн энэ бэжээ. Ингээ бүгдээрээ бие биендээ болсон явдлуудыг хэлдэг. Изабель шүү Саймоныг тэврээд авдаг. Тэгээд Изабелийн хувьд Джейс Клэри хоёрыг хараад та хоёрын юу жаам бэ гэж хэлдэг. Тэгээд ямар тач Саймон бүгдээрээ олсон учраас бүгдээрээ санаа сэтгэл нь амарч байдаг. Харин Джейсийн хувьд Клэри өөрөөсөө хаардаггүй. Тэгээ өөрийгөө шийдгээ Клэритэй дуугардаггүй маа. Яг тэгвэл Джейс Клэрийг гэмтэх гэж оролцсон шүү дээ. За ингэжсэн чинь бүгдээрээ ямар тач доошо буухаар болно. За Алик гэх юм бол Клавд галч зураас илгээд мэдэгдсэн байдаг. Бүгдээрээ доошо буухчихсан Джейс би энэ Себастьяны биеийг хараад байжээ гэж хэлнэ. За тэнгүүд Клэри бас хамт үлэхэр болно. За тэгээ Клэри Джейс хоёр эвлэрэгчээ болоод үнсэлцээд байжсэн чинь доор баахан машинууд ир зогсдог мэдээж сүдрэн гоцд ирж байгаа гэсэн. Клэри ээжийг олж хараад за би ер нь төрүүлээ доошо бууж идөө. Тэгвэл ээж дэшээ гарч ирээд Себастьяныг харах хэрэгтэй болно. Түүнд хэцүү учраас би ээжигийн байдал оруулмааргүй байна. Тэгээ би 5 минутын дараа эргээд ирээ гэж хэлээд Джейсийг ороход будаг. Джейс Клэрийг буусны дараа гинт нөгөө Клэригийн зөссөн цээжин дээрх Лилитийн рүүнээ бүтэн болчихсон. Тэгээ Себастьян Джейсийг дуудаад Джейс Себастьяныг чөлөөлж өөрийнхөө цусыг Себастьянд өгснөөр тэр хоёр холбогддог. Ингээд нэг нь өвхөл нөгөө нь өвдөг, нэг нь амьдрал нөгөө нь амьдрдаг, нэг нь өвдвөл нөгөө нь өвддөг. Яг л ахан дүүс шиг хизээч салж болохгүй чөтгөрийн холбоогоор холбогдно. Ингээд Себастьян Джейсийг аваад алга болж өгнө. Саймоны хувьд гэх юм бол доошо буугаад сүдрийн ангуучдыг ажиглаад байж идэг. Тэгээ Клэри гэсэн гараад ирсэн ээжтэй тэврэлдээд. Тэгээ Саймон Люктэй ярилцсан. Тэгсэн чинь Люк хэлэхдээ чи бол цус сорогч. Тэгэхээр чи өөрийгөө буруутгах өсгөө гэж хэлдэг. Тэгсэн чинь Саймон би ихтэй хүн хатсан гэж үннээ Люкт хэлдэг. Харин Люк би 2-2 сүргийн ахлагчийг алж сүргийг нь авч исэн. Энэ бол бидний амьдрал, бидний төрлөх амьдрал. Бид нар үүнээсээ зогтох боломжгүй чи ч гэсэндээ эвлэрэх ёстой гэж хэлнэ. Ингээд Диваажингаас хөөгдөгсөд ном маань дуусж байна. За дараагийн номоор уулзтлаа. Түр баяртай. Тэгээд хэрвээ хүсэх юм бол шеэр хийгээрэй, мөн лайк дараарай, бас subscribe дараарай. Маш их баярлалаа.